цаг хугацаа үргэлж явж л байдаг. Яг бидний амьдралаас үл хамааран гонигтай ч байсан, жаргалтай ч байсан маргааш гэдэг зүйл ирэх болно. Энэ үстэй яатсан юм бэ? Болоочтой. Цаг хугацаа гэдэг чинь бидний дийлж чадахгүй тэр амар том зүйл те. Одоо байгалийн хуулиараа ер нь бол хамгийн хүчтэй зүйл гэж тооцогддог шүү дээ. Тэгэл зам болон готл өвөл олоосай гэл. Өвөл болон готл зам болоосай гэл бид нар боддог штеп. Тэгэл бодож ирсэн байхгүй. Тэгсэн чинь нэгэн бодогдлоо. За юу юм болоо гэсэн чинь би өглөөний 9 цагт босоод ээж намайг дэлгүүр гаргаал борцох явдргээл. Би борцонд яваал. Тэгэл мандах нар тэр шуудын жиргээ гэх бүх зүйлс үнэхээр гоё санагддаг байсан. Учир нь би одоо байгаа ямар ч санаа зовох зүйл ерөөсөө байдаггүй байсан. Би яг ингэждэг байсан аахгүй юу? Манай байр ингээд нэг юм амар модтой. Би одоо нэрдэнд амьдардаг аахгүй. Тэгээд шээс өрөө тахлаа шээшдэг байсан аахгүй. Амар тийм нэг сахлахгүй. Тэгээ нэг хажуу сууж байсан ах. Өө чи наа юу яага над руу шээд томсч би усалж гин аага гэд ер нь жоохон нэг темирхүү хөвгтэйсэн. Тэгээд 6-7 настай та тэгэл явдаг гэсэн. Ер нь тийм нэг дурсамжуудаа санхан готл тэг амар тийм нэг хайнга ямар ч тийм санаа зовсон зүйл байхгүй. Тэгэл ингээл бодон готл гоё ээжтэй. Одоо болохоор нэг тийм амар тий. Хичээл. Нүс яачваа. Унтий да. 11 цаг болчлоо өглөө сэрэндээ гэл. Тэгээд одоо бодонгот л ирээдүйд ямар байх вэ? Ирээдүйд бүр амар байх юм шүү. Түр 10 жил тар үхсэн юм зомби болж явж байгаа шүү. Тэхгүй л гэж найдаа. Миний яг гол хэлэх гээд байгаа зүйл гэвэл яг энэ дурсамжуудаа бодоход цаг хугацаа гэдэг зүйл хэр хөгсөн ч байсан, хэр залууч байсан үнэт зүйл юм аа. Хизээч ухрааж болохгүй. Хизээч өнгөрсөнд байсан зүйлээ өөрчилж болохгүй. Тийм болохоор л яг болсон бүх зүйл талархаал урагшаа явж амьдрах хэрэгтэй л гэж би бодож байна дөө. Миний ам хөдөлж байна. Би амаа хөдлөхгүй ирж. Нэг зааж хүү. Хой. Сурах юм яах. Заач. Та ээжтэй уруулаа ингээ нийлүүлэхгүйгээр Б үсгэлж тах уу? Б. Нийлүүлэхгүйгээр. Болохгооз. Доршид үстэй 5 секунд үгүй. Нэг яаж хийхин зааж хүү. Айгуу сонирхолтой. Ингээ найзууд төр очиж төө чи тэх уруулаа нийлэхгүйгээр Б үсгэлж тах уу гээл 500 төгрөг авдаг ч юм те. Одоо харж үзье. Б. Болж байгаа сте. Уруул нийлэхгүй. Баяртай.